Бавгаатай өнгөрүүлсэн 9 жил 4-р хэсэг. Тэгсэн тэнд байсан хүн амьтан гэнэт намайг олж хараад надаас цочиж байна. Хүн хараагүй удсан би өөрөө цочив. Чи юу хүн бэ гэж байна. Би юу хүн блээ л гэв. Хүн гэдгээ мэдээд байгаач нөгөө актыг л бодоод байв. Ойгоо алдчихж гэдгээ мэдэрлээ. Тэгтэл морины хулгайчгээд ашихрав. Өөр бас хүмүүс гарч ирэхэд би юу гэж мэдлэх вэ гэж мэлрээд л урдаас нь үг дуурч чадахгүй гайхаад л үгээ бодоод л ажаад л байв. Бүгд сэрэмжлээд над руу ном шагаачихв. Гэхдээ л их гоёо. Хүн харсандаа баярлаад ойлгох хэрнээ юу ч гэж мэдлэхээ бодоод олдоггүй. Ингэтлээ зэрлэгшсэн байлаа да. Тэгээд инээс нь ч нөгөө цэргүүд бас нэр хийдлийн нэгээд чи юу хүүвэ гэв. Одоо юу гэх вэ гэж бодсоор байтал дахиад л чи юу хүн бэ л гин. Тэгсэн чинь миний нэр орж ирсэн юм да. Би хадаан байна. Бүрий булчуурыгийн хүү байна гэд гинэт орж ирдэг юм. Тэгээд дайнаас дүрвэд ой төрөд олон жил боллоо. Тэдгээр цэргүүд миний нэрийг биш эцгийн нэрийг сонсоод их гайхаж яг одоо чамайг тэргүүтээ очруулна гэд авч явв. Тэгэхдээ зандчиж голдчаагүй чиглүүлээд алгасан учраас айдас төрөөгүй. Хатуулбаатраа энд нэг ийм хүн ийм юм яриад байна. Та биеэр уулзтаа гэд их л хүндэтгэл үзүүлв. Тэгсэн тэнд нэг их ганган хуйг дуулахтай хүн чи хэн бэ гэхээр нь би бүрий булчируугийн хүү хадаан байна. Дайнаас хойш дүрвэд ойд төрөөд энд байна гэлээ. Чи хэдийн он ойд байв гэхээр нь би оноо мэдэхгүй гэв. Чи ямар тэмдгээ санаж байна гэж асуухт нь 7 хаврын шинжээ хийх жилдээ байсан. Багш маань намайг авч дөрвсөн. Багш маань бавгад нэцтүүлээд нас нь өвчиж тэрнээс хойш би бие өсөхгүй гэж л амь тэмцэж ирлээ дээ гэхэд ихэд гайхаж хөөнийг сайтар холлоорой гэв. Байж болох уу гэж бодсон уу, байж болохгүй юу гэж бодсон уу мэдэхгүй. Тэгснэ чи нааширтээ би чиний царыг их сайн толдож хармаар байна гэхээр нь яваад очтол миний шанаа эрүүг харж амыг ангайлгаж харж байснаа зүсээ угаа хүн гихтэж хэцүү байна. Ямар их дайр сайр вэ гэв. Чингэд намайг нэгэн ах дагуулж яваад ус бүлээтгэн сайр арилгав. Улайтл умалцтал зүлгэж байгаад авын тосоор тослоод үсийг хой сүлжин самнаж өгөв. Ийм дүүргсний дараа ихэд инээж яалтчгүй хүн л байна да. Чамайг ойн савдаг болов алуунс юм болов гэд айд цочиж байлаа шүү. Талгоогоо боож бие нуусан учраас л хүн гэж итгэлээ дээ гэв. Тэгэхэд цаанаас бас нэгэн хүмүүн шивэртэн он анчин гэхэд хэтэрхий зүсгүй байлаа. Тиймээс ихэд хардваа. Балчир бүү ай гэв. Чингээд Хатуулбаатар ирэн шилэн хүзээс өгч хараад чи бүрий булчируугийн хүү байж болох юм байна. Би чамайг ахтай чинь учруулна. Танайхан дотроос одоо жадарны тэргүү болж байгаа бэгчулуу ах чинь буй тэнд авчиж өгнө гэв. За хүнгой гэхэд хүнгой бишээ гэв. Тэгээд та хүмүүсийг юу гэж дуудана вэ гэхэд бид нар тайжуудаа нутагтан авд явж байна. Миний нэр тайжуудаа ах дүүтэй нийлж байгаа борчгүн хүрээний Хатуулаа байна гэв. Тэгэд намайг их сайн харснаа. Чи одоогийн төр засаг мэдэж байна уу гэхэд нь айн гэв. За чамтай юугаа ярих вэ гэд би тэр Хатуулаа гэдэг хүмүүний сэлгээ морийг унаад явсан юм. Тэр Хатуулаа гэдэг хүн хам байсныг би бүр сүүлд л мэдсэн юм. Яг намайг олж байхдаа бол хараахан хам болоогүй. Амбхан хааны цаг үе дээр байсан байжээ. Амбхан хааны цэргүүдтэй хамт аваад гарч байсан юм билээ. Тийм болохоор аваа шууд зогсоолгүй надтай хамт ав хийхээр болов. Аваад мортон гингүүд нь би өдийг хүртэл авлаж чадаагүй яваа. Намайг мөрөгсөн нөгөө мө бодонгийн мөрийг мөшгөндөө хэмээн сэтгэлээ. Өнгөрсөн хугацаанд элдэж яваад хэд удаа авахуулах шахсан болохоор мөрөх гээд ирэнгүүт нь мод руу авирдаг эрдэм хүртэл сурсан би тэр мөг заавал авлаж байж л энэ ойгоос гарандаа гэсэндэ босод хүний хүч ашиглав. Би өөрөө нэг л гэж хараад байсан чинь
бодонгийн сүрэгчэнд олуулаа байсан юм лээ. Тэгээд 7 бодон авлаж 2-3 ойн зэр, соёот зэр хөдрийн олцтой болсондоо тэр Хатуулаа гэдэг хүн ихэд баясч чи бол ёстой ой таагаас олдсон эрдэнэс гэдэл хэлж байна. Нэг хэсэг хугацаанд намайг хоол ундтай газар үлдээж явчихад Хатуулаа ганган жанжин өөр нэг хүн дагуулж ирээд энд нэг ийм хүн оллоо. Чи жадарных гэсэн энэ хүнийг зүсгүү зүү гэхэд нөгөө догшин хүмүүн нь миний дээл хувцсыг сайдэр ажиснаа. Энэ жадран хүмүүний хувцс мөн байна. Ихээ багдсан байна. Олон жил явсан байна даа гэд шинжин буй тэр хүн. Намайг бүрий болчруугийн хүн хадаан байна гэхэд учиргүй тэрвэрч аваад чи мэд байжээ. За чамайг ах дүүд чинь хэлнэ. Гэр бүлээ ихээ олноор алдаж ах чинь их гундаж байгаа. Чи ахтайгаа мэд учрахад магад сэтгэлд нь баясал төрүүлэх буйзээ. Би жадрантны няхуунаас харан 10-ын жаа энд тос өргөж яваа ухааны юм ярьсан. Саран гихтэр хүн ямартайч Хатуулаа Баатараас жадарны зүг ахад мэдээ өргөхөр явж би Хатуулаа Баатрыг дагаж их хүрээ рүү буусан юм. Ахтай их хүрээнд учруулъя гэж хэлсэн бололтой. Чингээд их хүрээ рүү авч явахын тулд чиний үс гизгийг самнан дайхруулж боосоор байгаад толгой дээр чинь цэцэг ургах нь гэж хэлсэн шүү. Ийм их хүрээнд очиод би үсээ зүй ёсны эр хүн шиг хосхыг хосож үлдээхийг үлдээв. Хатуулаа Баатар чиний сул гизгээр авч явбал их хүрээнд ёс бусаар харьцаж тандуул мөлхүүл гэж хандах нь байна. Иймээс ёсоо дагаж засгаа дээдлэх түн гэж үлээ. Тэндээс явж байтал анх удаа модгүй газар харагдав. Юу гэдэг нэрийг нь мартчихсан. Хөөх модгүй газар байна гэж гайхаад л тэнд бүх юм нийл харагдахаар их сонин. Нүд гэлбэж нулимс гоожиж нуухтаад нүдний өвчөнд осов. Нуухандаа баригдсан юм хүрээнд ирэхэд домч хүмүүс үзээд ойгоос анх гарч ирсэн хүмүүс ингэдэг юм гээд нүд рүү нулимс тусааж байж эдгэж өглөө. Анхны өдрөө давхиж яваад ядарчихсан морь унаж сураагүй хүн чинь багтаа ундаг байснаа санаад байгаагаас бус яг тэгж удаан шогшохоор нуруу ууц өвдөд болохоо байж билээ. Хөл байдгаараа алцаагаа чагталчихсан. Нөгөө булчиндаа ядраад нам унтчихжээ. Маргаатар нь унтах гэсэн чинь чаддаггүй. Ямар амар шуугантай юм бэ? Ядаж байгаад ямар хорт үнэртэй юм бэ? Хаа сайгүй л хоол гүнцэг хариг сарахад янз бүрийн хүний үнэр үнэртэй унтдаггүй. Хөнжөнгөө элдэн юм бодож холихсоор үүр цайлгав. Ах ирж авна гэсэн болохоор хүлээгээд л Хатуулаа гэдэг хүний гэрт байгаад байлаа. Маргаатар нь би энэ хой талын ой руу явж унтчихад ирээ. Ядраад байна гэсэн чинь тэг гэв. Тэгээд ойрхон байх бяцхан ой руу орсон чинь бүр нэг гэртээ ирж байгаа юм шиг тавираад явчихлаа. Навчаа уулж байгаад унттал тунч сайхан нойрсов. Төдөөдлгүй нөгөө Хатуулаа гэдэг хүн чинь ирж байна. Чи ямар сонин хүүхэд вэ? Эсхийн ширдэг дээр унтаж чадахгүй сонин хүү вэ? Гэхээр нь би өвсөн дээр унтсаар байгаа сурчихжээ. Өршөөгөөрэй. Би энд түр амьдарч бай. Танай тэр чимээнд чинь хоноглож дийлэхгүй байна гэдгээ хэлвэ. Одоо яах вэ? Сурсан зам сураар боох биш. Маа идээ хүртгээд жоохон хоол өгч байна. Нөгөөдхийг нь идсэн чинь ямар сонин гашуун амттай юм бэ? Юугаараа нүжлөөд ажихсан юм бэ? Бүр амнаас ойчих гээд тагны хорсгоод болдоггүй. Тэгсэн давс гэдэг юмар амталчихсан юм байж. Боддоо салтаан дус урагт давс идээгүй хүн анх давс идэхээр хоол нь хоол болдоггүй юм байгаа үсттэй. Нөгөөдхөө нүдийг нь хариулж асгачаад өөрөө хэрэм зурмаа агнаж идээд суув. Тэр чинь л хоол болж байгаа юм чинь. За тэгээд хүн болно гэдэг чинь хүндхэн даваа юм байна. Буцаад ойргоо явъя даа гэж бодож байсан ч ямартайч тэр ах гэдэг хүнтэй нь уулзаатгая. Би чинь бас нэг бүлээс төрсөн юм даа гэж бодохоор шохоорлогол хүрээд жаал тавьчив. Энэ 4 хонсон байтал хүний дунд орж чаддаггүй. Ядаж байхад хурц үнэрт нь хамар өвдөд хоолнд нь тагны хорсоод ёстой ёрын болоод байсан тул ойдл нутагшиж байлаа. Тэгтэл ах гэдэг хүн Жадран аймагтаас ирвэ. Уйлаад л байх юм. Чи минь амьд байж чамайг тэр дайнд нүгччихлөө гэж бодлоо. Амьд байсан юм байна. Одоо чи бид хоёр голомтоос хуйлаа шүү. Бид ах トゥ ариун олуулаа байсан. Одоо бол хоёр л үлдсэн байна шүү л гэж байна.
Харсан чинь нэг л хөгшин хүн харагдаад байх юм. Ах гэхээр уг нь надтай ойр зуурын бодоод байтал нилээ хөгшин хүн байсан. Тэгэхээр аав намайг нилээн хожуул үйлдсэн бололтой юм. Ах маань одоо отгийн ноён болсон бас миний үеийн хүүхдүүдтэй болохоор өөр дээрээ өсгөн бойжуулна гэв. Өө тийм юм байхгүй, ёстой төгөхгүй шүү. Наад хүмүүний дотор чинь амьдрч чадахгүй юм байна. Би буцаад тайваргуу явлаа гэхэд намайг үстэж чирээд боож угаад гэр рүүгээ аваад явчихсан. Бүр ямар амар хөлдөх хүлээс ангилаа байсан гэж санана. Би чинь зүгээр л олгоо хорхоо болоод тэр эмээл дээр чинь хөдөлж байв шүү дээ. Чадран аймагт ирэв. Нэг их таньдаг хүмүүс хаана харлаа гэдэл бодоод байдаг. Таньдаг үснүүд, таньдаг хувцснууд. Төрөн бол арай өөр байсан. Энд арай ойнд ойрхон хүмүүс байгаад байв. Ах намайг зэрлэгсэн дүүгээ авчирлаа гэд гэргийдээ өгөхөд усанд оруулна гин. Тэгээд эврээ ус болов. Тэгсэн миний хөл саарл биш савир өнгөтэй байсан юм билээ. Хоол идэх гэсэн чинь нөгөө гашуу юм хийж өгсөнд идэж чадсангүй. Ахтайгаа анх уучрахад ах чиний дүү бол ойн бавгай гэд ариун их сонссон хов учраас надтай шууд нүүрэлдэж одоо инг тэг гэж чадахгүй. Бас сэтгэлдээ аргагүй туулсан юм гэж өмөрсөн биз. Гэхдээ хачирхаад байсан ард түмэнд хэгжиж бас чадахгүй. Ингээд л ах минь мэнд байгаа чинь сайн да. Би чамайг хүн болоход чинь туслая. Одоо чи амар сайхан байтугай гэдэл намайг хүншүүлэх үйл ажиллагаа эхэлсэн дээ. Хувцаа зөв хүмүүс хоолоо халбгаар идэгдгээс л эхэлсэн. Юмыг гараараа идчих гээд майжчих гээд байдгаас минь ичнэ. Аяганд хоол ид, халуун юм ид, давстай юм ид гээд үгүй чи хүн байна да гэдэг үгийг л би өдөр шөнөгүй сонсдог байсан. Чадрны хүүхэд өгшөдгүй намайг эхлээд үзмэр тайхаад л бүгдээрээ ахындаа эхэндээ амьдарч байхад минь хаалгаар хараад үзээгүй юм уу үзээд байгаа юм шиг ажина. Тэгэхдээ надтай хэр барган дуурч чадахгүй. Ах бэр ихч хоёр хүү чи хүн байна да. Хүү хувцаа өмсөөч, үсээ самнаач. Наа дайх чинь яагаад гардаггүй? Хосолтой нь билээ. Усанд ороод тавхай чинь арилахгүй байна гэдэл. Энэхүү залхаан цэвэрлэлтээс нь болоод би дутаа игээд оргож угаад баригдсанд яалтч үгүй ах намайг гаваар дөнгөлөөд гадсан чагаад орхичихсан учраас тэндээс холдож чадахгүй байлаа. Нөгөө төмрийг нь матж чаддаггүй. Тэгээд уяатай юм л тэнд амьдарч байлаа. Гэрт оруулаад нэг гарыг төмөр гинжээр гинжтэй гагнаад иччихсан. За ингээд тэжээвэр амтан боллоо доо гэж бодов. Намайг турж эхлээд эцэнгүүд ах чи юу юу иддэг вэ гэж асууж байна. Би наад гашуун хоолыг чинь идэж чадахгүй байна. Нэжгээд хоногийн дараа л үг хэлв. За би бас чамайг ойлгож ухаглах ёстой гэж ямартай чамд давсгүй хүн сэж өгьгээд давсгүй хүн сэж өгсөн нь орж байна. Гэхдээ л нэг сонин амттай. Мал олноороо байдаг газарт үнэртдэг үнэр шивтэр шиг амт амтагдаад байдаг. Манай хөвчин хүнс чинь тийм юм байхгүй. Хөвдөл үнэртүүл үнэртэн нэг тийм сонин амтанд дасаж өгдөггүй. 21 хоног болоход чи дасна л гэж байна. Тэгэд яах вэ? 21 хоног гинжлүүлсэндээ тэр хооронд богцондоо авч явдаг анх их урт байсан ч одоо маш богинохон болсон утгаараа нөгөө гинжийг үрээдэл суудаг байлаа. Үрээдэл байв. Ер нь мөлчгөр учир сайн хөрөөдөж болохгүй байхаар эрийг нь чулуугаар зохиж байгаад л үрээд байв. 21 хоногоос өмнө гинж муудаж зогтохчлоо гарангууд энэ балай газар тэжээвэр амтан болоод яадаг юм бэ гэд зогтов. Морь руу өсрээд очисон чинь нөгөөх нь аваа шиддэг юм байна. Тэгээд л хавиргаа хуглаад дээшээгээ хараад твтчихв. Уул нь тэрийг унаад нутг руугаа буцъя гэж байсан юм. Үгүй чи ямар ядрын амтан бэ гэж ах хэлж байна. Би ерөөсөө хүн баймааргүй байна. Нутагтаа очимоор байна гэд уйлан хайлахад за тэгвэл би чамайг зовоогоод явах вэ? Чиний насны өвгөө цэрэгт гардаг юм. Эхнэр авдаг юм. Би чамд нэг охин үзүүлье. Чи тэрийг нэг үнсэж үзчихэд дараа нь цэргийн хүрээнд очиж өөрийн үеийн хөвгүүдтэйгээ бай гэж хэлв. Энэ нь харин хүлүүлснээс арай дээр сонсогдоод тэгийг гэлээ. Тэгээд хавирга бороол хугацаанд минь эхнэр гэдэг зүйл авчирч өгөв. Ахын танил нэг баяны охин юм гин. Нэг жаахан охин авч ирээд за чи энэ хөвгөнийг гэрт нь байлгахаар асраадах гэснээр анх удаага эхнэртэйгээ очров. Хавирга бороолж байх хугацаанд тэрбээр надад эм тан зөөж давсгүй хоол чангаж өгдөг байлаа.
Бид чинь хоёулаа ойр зүсмийн ойролцоо насны хүмүүс. Үнсэж үзгсэн юм чингээд үнсэж үзв. Зөөлөх юм. Долоож үзв. Зөөлөх нь бас чихэрлэг юм. Тэгсэн голд нэг сонин өргөд явчихав. Салтаан дунд халуун өргөд нэг юм босоод амьдралдаа гододоггүй юм годоогоод ирэхээр нь гайхлаа. Тэгэхээр нөгөө хүүхнээс асуугаад чи хүн байна даа гэхэд та хүн бос юм уу? Юу юм бэ гэн. Би ой таагаад амьдралаа гэд тэр охинд бүхий л зовлонгоо ярив. Хүний явдал мэдэхгүй, өөрийнхөө биеийг сайн танихгүй энэ яг яагаад байна гэд өнөөхөө харуулсан чинь хүүхэн чинь ичээд л гараад явчихв. Буруу юм харуулчихсан юм байх даа гэж гайхав. Бодлого нөгөө охин ахыг минь дагуулад ороод ирэв. Яав миний дүү гэд асуухаар нь би таны захиснаар үнсэж үзлээ. Зөөлхөн байхаар нь ямар амттай байгаа юм бол гэж долоож үзлээ. Их зөөлхөн учир хазмаар санагдсан шүү дээ. Хармаллаа. Тэгээд яг долоож үзсний дараа миний салтаанд халуун өргөд шээгээгүй, шээс хүрээгүй байтал энд нэг юм босоод байх юм гэж ахтаа нөгөөдгөө үзүүлээд би өвдчихвүү гэв. 4-р хэсэг төгсөв.